2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр оюутгуулгын төсөл эхэлж бүтээн байгуулалтыг олон улсын зээл хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн. За гүний уурхайн саатал өндөр зардлын улмаас зээлийн дарамт нэмэгдэж санхүүжилтийн нөхцөлийг хэдэнтэй шинжилсэн. За өнөөдөр оюутгуулгын Монголын экспорт эдийн засагт хамгийн чухал стратегийн төслүүдийн нэг хэвээрнэ. Тухайн төслийг хэрэгжүүлэх гол зарчим нь дэлхийн хэмжээний зэс алтны ордыг ашиглахад шаардлагатай асар их дэд бүтцийг олон улсын банкны зээл болон хувь нийлүүлэгчдийн санхүүжилтээр босгох байсан. 2010 оноос ил уурхай баяжуулах үйлдвэр болон үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалт эхлэж зардал өндөр орлого бага үе давхцсан. Энэ хугацаанд хүүг шууд төлөхөөс илүү үндсэн үр дээр нэмэгдүүлэн бүртгэх практик хэрэглэгдсэн нь нийт өрийн хэмжээ өсөх мэт харагдах шалтгаан болжээ. 2015 онд гүний уурхайн хөгжүүлэлттэй холбоотой маргаан саатал үүсэж орлого бүрэн докторжаагүй үед хүү хуримдлагцаар санхүүгийн дарамт нэмэгдсэн. Үүний улмаас зээлийн нөхцөлийг дахин хилэлцэж санхүүжилтийг шинжлэх шаардлага үүссэн байна. Оюутгуулгын гэрээг байгуулсан засгийн газрын тэргүүний хувьд бол одоо болтол бий зөв юм хийжээ гэдэгтээ огт хэрэгэлцдэг. Ирээдүйд болох ашигасаа л зээлэд байна гэсэн үг. Тэгээ энийг болоод ерөөсөө амнаатаа жоохон ахиухан тавьчих бол яасан юм бэ гэж хагас өдөр хэлцэл тас гээл алхах зөгцсөн байдгийг. Тэгээ тэрнийг би Токиод хүлээж аваад би буцаж ирээ. Тэгээд тогтоолн гартсан байхад одоо би яах вэ? 2018 онд талуу дахин тохиролцоонд хүрч гүний уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлсэн. Энэ үед санхүүжилтийн бүтцийг бүхэлдэн шинжилсэн, банкуудын урт хугацааны зээл, хувь нийлүүлэгчдийн зээл, мөн өмнөх үрийн дахин зохион байгуулалт зэрэг олон их усурыг нэг системд нэгтгэсэн. Ингэснээрээ төслийн нийт хүртэг шинэ багцаар хэмжигдэж, нийт хөрөнгө оруулалт 12-аас 13 тэрбум $, түвшинд хүрсэн гэж олон улсын тайлангуудад дурддагддаг болсон. 2015 онд би хэрэг хэрэглэх газрын дараагаар ажиллаж байхдаа за энэ авсан хувиа тусгай роялтигаар сольдог ийм хуулийн зохицуултыг бодож олоод тэгээ энийг хуульчилж батлуулсан. Тухайн үеийн хуулийн нөхцөл байдал ч гэсэн биднийг ийм нарийнхан юм руу шахаж исэн бол одоо тэр боломжийг бид нээгээд авах хэрэгтэй байхгүй. Яг энэ ерөнхий дүр зураг энэ философоор нь авч үзэх юм бол би оюу толгой хийгдсэн, хөдөлсөн гэдэг зүйлийг би ерөөсөө алдаа, буруу юм гэж ерөөсөө харж чаддаггүй. Яг тэгэхээр тийм биш байхгүй юу? Уул уурхайн төслүүд чи өөрөө ийм л байдаг. 2021 оноос гүний уурхайн олборлолт бодитоор эхэлснээр төслийн мөнгөний урсгал буюу зардал дахин өссөн, анхудаа том хэмжээний зэсийн орлого тогтмолжилж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээ зээлийг эргэн төлөх боломж бодит яриа илүү тодорхой болсон. Ингээд олон жил зөвхөн хөрөнгө оруулалт хамгаалж байсан үе дуусч орлого болон өрийн тэнцвэрийн шинэ үе рүү шилжсэн. 2023 оноос санхүүгийн орчинд бас нэгэн том өөрчлөлт гарсан нь хүү тогтоох системийг шинжилэл. Менежментийн үйлчлэгээний тал нь медиан 3%, арифметик дундчаар бол 4.4% дээр байхад болох юм байна гэдэг зөвлөгөөг бидэрт өгсөн. Ингээд одоо сая хэлэлцээрээр бид нар ямар үр дүнд хүргэж чадсан бэ гэхээр энэ үндсэн менежментийн төлбөрийг 395 буюу энэ зөвлөгөөний 4.4-өөс бүр доош нь оруулж тохирч чадсан нэг. Эцэст нь оюутлогын төслийн зээл бол нэг удаагийн өөр биш. Энэ бол 2009 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын амлалт, 2010-аас 2015 онд хуримтлагдсан бүтээн байгуулалтын зардал, 2015 онд үүссэн саатлын эрсдэл, 2018 онд шинжлэгдсэн санхүүжилтийн бүтэц, 2023 оноос дэлхийн хүүгийн шинэ систем шилжсэн механизм гэж олон үе давхарласан түүхийг хэлнэ. Тиймээс өнөөдрийн зээлийн хэмжээ нь нэг мөчийн зураг. Харин 15 гаруй жилийн турш улс төрийн шийдвэр дэлхийн санхүү уул уурхайн инженерчлэл 3 огтлолцсон урт хугацааны процессын үр дүн юм а.